тул гэдэг. Тэгээд 3 хүүхдээ ээж. Одоо Пит 108 гэдэг тасгалын клуб ажилладаг. Алын эмэгтэйчүүдийг бол эрүүл зан амьдралын маяг одоо хамтдаа бас хөдөлгөөн хийж төлөв барьдаг. Тим клубтэй тэрэндээ өглөө тасгал аваад тэгээд өдөр ээжийн ажлыг хийдэг. Тийм эмэгтэй энэ да. Анх бол нөгөө Инхчин гэдэг нэр нь аягүй хөөрхөн санагдаад манай ах нэг Инхчин гэдэг. Тэгээ Инхчин гэдэг нэрэнд нь бол анх 2016 онд супермаркетаас авчихсан. Тэгээд анх болохоор уушигны цагийн угаад тэгээд ер нь тэрнээс хойш байнга л хэрэгжилж байгаа. За тэгээд нөгөө цайны хувьд болохоор би өглөө маш их зэрдэг. Ерөнхийдөө 5 цагт гээд сэрээд миний ажил бол эхэлдэг. Тийм учраас нөгөө өдөр одоо сайн унтах хэрэгтэй. Тэхийн тулд мэдээж миний одоо бас нэг одоо байнгын хэрэглээ бол мэдээж цай. Тэгээд ингэ чинь нөгөө тайвшруулах цайг бол ер нь одоо унтахаас 2-3 цагийн өмнө уудаг. Тэгээд өдрийн туршаас ингээд цай ер нь байнга л уужиж ирч хүчтэй нөхдөг. Тэгээд за нэгжин цайны хувьд юм бол одоо нөгөө ургамлын гаралтай учраас надад нөгөө маш таалагддаг. Тэгээд нөгөө зарим цайг уухаар нөгөө ингээд өнгө бодог юм их ялгараад идэх те. Тэгэхээр бас өөрт нөгөө жоохон дараа намнаас 5 өнөр ч юм уу өнөртэй байдаг. Тэгээд Монголын энэ нэгжин цайны хувьд болохоор тэр нь бас надад их таалагддаг. Тийм учраас нөгөө байнгын хэрэгэлдэг. Тэр нь ээжүүдтэй, эмэгтэйчүүдтэй бас найргуудад ихтэй байх юм бол энэ цаг угаад нэг үзээрэй гэж бас одоо энгийн зөвлөмж маягаар хэлмээрээ. Тийм амт нь бол маш гоё. Тэгээ дээрээс нь нөгөө одоо бусад цайнууд ч нөгөө донтуул хүлчлэг гэдэг чинь тэгээ энэ цайнд болохоор тийм юм байдгүйгээс давуу талтай юм болов уу гэж бодсон.